Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрээр Төв, Дархуул, Сэлэнг болон Орхон аймагт ажиллаж тариалалтын явцтай танилцжээ. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 440 мянган га талбайд Улаанбуудаа төмс хүнсний ногоо тариалах юм а. Энэ сарын 21-22-ны өдөр тариалангийн бүсийн 5 аймгийн Улаанбуудаа төмс хүнсний ногооны тариалангийн явцтай танилцлаа. Бидний очсон хамгийн ихний тариалангийн талбай бол Төв аймгийн Жаргалант сумын Хөх булаг компани талбай юм а. Нийтдээ 6000 гаруй эргэлтийн талбайтай. Энэ онд 2800-аад Улаанбуудаа 3300-аад урианш боловсруулахаар төлөвлөжээ. Энэ сарын 22-ны байдлаар тариалалтын явц 80% байгаа юм. Тариаламжтад тулгардаг хүндхэн асуудлуудын нэг бол даатгал юм а. Хэрэг хэмжээний ураг завхан цаг агаарын байдлаас шалтгаална. Гэтэл манай орон эрсдэлээс уур амьсгалтай, тиймээс цаг агаартай холбоотой эрсдлээс хамгаалахын тулд даатгалтай холбоотой асуудлыг шийдэх нь чухал байгааг тариаламжид онцолж байлаа. Энэ бол гэхдээ энэ чинь бол даатгал бол хамгийн зүйл юм л да. Даатгалын бид нар бол тэгээд давхар даатгал одоо гадныхын ч юм уу юу гэдэг тэр хуулиа батлаа тийм ээ. Тэгээд одоо бол энийг бол бас ер нь боломжийн хугацаанд шийдчихвэл хэрэгтэй л гэсэн ойлголт. Даатгал чи эрсдэлтэй учраас айгүй эрсдэлтэй. Тэгээд даатгалын компаниуд яг үндсэндээ даатгал өөрсдөө хийдэггүй байхгүй. Яг л тэгэхгүй бид нар ч юм бол яг байгалийн хэрэгшээлд байгаа учраас яг тэрэндээ учраас бол даатгалын компаниуд гол нь тэр шүү дээ. Бид бол даатгахад бол асуудал байхгүй шүү дээ. Бид нарт бол тариаланчтай шалтгааллах юм байхгүй. Хууль хэрэгтэй. Хоёрдугаар бол одоо бол ерөнхийдөө засгийн газрын бодлого энэ ерөнхий сайд бол өөрөө сангийн сайд багтаа тэр давхар даатгалын энэ оруулж ирсэн юм л дээ. Тэр нь бол бид нар бол хүлээлтийн байдал болно гэж бодож байгаа шүү дээ. Олон улсад уламжлалт болон индексжүүлсэн гэсэн хоёр төрлийн даатгал хэрэгждэг. Манай орчин нөхцөлд чухам аль нь таарах талаарх судалгааг холбогдох албаны хүмүүс хийж байгааг нэ. Дижитал ургамлч олон юу яаж чадахгүй. Хэмжээний тарьжихлаар өөрсдөө хэрэгцээг бид нар чинь жижигэн баримт хэрэглэр чинь тэр чи хэмжээний юм чинь жишээ нь одоо Дархуул аймгийн хэмжээнд чинь сумын хэмжээнд дунд нь бааз байхгүй бол нэг хамбаа аваад тэр чинь нэг нь өөрөөх хэрэгцээнийхийг тариад бусдаа нийлүүлнэ гэхээр өөр газар болчиход байдаг. Тариалангийн даатгалын тухай хуулийг энэ жил Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан. За манай яам дээр хилцүүлэг хэлэх гээ явж байгаа. За хэрвээ тариалангийн даатгалтай болчихвол бол манай тариаланчид маш хүсэж байгаа. Яг тэгэхээр бид байгаль цагуурын эрсдэлтэй нөхцөлд тариалалтаа явуулдаг. Манай тариаланчдын хөдөлмөр маш хүн. Хичнээн техник технологи мөрдөөд олсон хүчнүүд ажиллаад явсан ч гэсэн бас хор дундас чиг салхи энэ бүх зүйлүүдээр шалтгаалаад бас энэ ургац хураалтанд онцгой нөлөөлдөг учраас энэ тариалангийн даатгалын асуудал бол чухал. Сүүлийн жилүүдэд эрчимдсэн мал аж ахуйн ферм хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тиймээс мал аж ахуйн салбарт эрэлт ихтэй байгаа малын тийжэл тариалах замаар мал аж ахуйг газар тариалангийн үйл ажиллагааг хосуулах боломж байгааг тариаланчид хэлж байгаамаа. Одоо хэллээ шүү дээ. Янз бүрийн одоо тарим дургамд яриад байдаг. Тэрийг одоо сэлгээний байдлаар тарилаа гэхэд хэрэглэгч нь хаана вэ? Дүүл бид нар давхар хэрэглэгчийн нөгөө талдаа бэлдэж явах хэрэгтэй байхгүй. Тийм малчтаа одоо тийм байдлаар тийм ээ. Бүх малчтыг ер нь нэг эрчимцэн мал аж ахуй суурин малгаар руу шилжүүлэх одоо энэ юм руу. Тэгээд тэр суурин малгаар руу шилжснээр өндөр одоо ашиг шим авах болцоог нь бүрдүүлдэг. Ийм байдал руу шилжүүлж бид нар сэлгээний таримл ургамлынхаа асуудлыг тэрэн дээр одоо зохицуулдаг. Тэнд нь одоо малынхаа тижээлийг бэлддэг. Тэр бэлдсэн малын тижээлийн малчт нь хэрэглээ сурцсан байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас энэ мал аж ахуй газар тариалан гэдэг энэ хоёр юм чинь ерөөсөө эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэгч бол газар тариалантайгаа заавал уялдуулж ижил явна. Өөр явах ямар ч боломжгүй байхгүй. Энэ 5 дугаар сард өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй чиг ихтэй байжээ. Тиймээс эх 6-7 дугаар сард чигийн хэмжээ хэр байгаас хамаарч ургацын хэмжээ шалтгаална гэлээ. Цаг агаарын байдал гантай байвал тариалангийн талбайд бороо оруулах үүлэн зурагт нөлөөлөхийн тулд улсын хэмжээнд жилд 1000 сум нөөцлөгөө. Энэ жилийн хувьд 2000 сум нөөцлсөн байна.